Сайн мэцхан үзэгчтэй цагуур шин шилжээний газраас та бүхэнд өнөө шин болон маргааш өдрийн цагаарын мэдээ буюу нэг хоногийн хурцлсан мэдээг танилцуулъя. Тэгэхээр өнөө шиндээ болон маргааш өдөртөө бол зүүн зүгийн нутгаараа бага зэргийн бороо орж бусад аймагуудын нутгаараа солигдмол үйлдэл байх төлөвтэй байгаа. За зүүн аймагуудын хувьд шөндөө зарим газараараа өдөртөө бол зүүн зүгийн нутгаараа бол нутгийнхаа зүүн хэсгээрээ бол бага зэргийн бороо орохоор харагдаж байгаамаа. Агаарын температурын хувьд бол нутгийн баруун хэсгээр буюу баруун аймагуудын уулархаг газараараа 1-6 градус хүйтэн хонно. Төвийн бүсийн ууларх газараараа мөн 1-6 градус хүйтэн хонох төлөвтэй байгаа. За харин баруун болон төвийн нутгийн ихэнх хэсгээрээ шөндөө 0-5 градус орчим дулаан хонно. Зүүн аймагуудын хувьд бол мөн 0-5 градус дулаан хонох бол харин говийн бүсийн хувьд бол шөндөө 6-аас 11 градус, дундгой аймгийн нутгаараа 3-аас 8 градус дулаан хонох нэ. Өдрийн температурын хувьд бол нутгийн баруун хэсгээрээ 16-аас 21 градус дулаан байх нь ихэнх хэсгээрээ, төвийн бүс нутгаараа 15-аас 20 градус дулаан. Зүүн аймагуудын хувьд бол 14-аас 19 градус. За говийн бүсийн хувьд аваад үзэх юм бол дундгой аймгийн нутгаараа бусад говийнхаа нутгаас бага зэрэг зэрэг хүн 15-аас 20 байхад үлдсэн говийн бүсийн нутгаараа 18-аас 23 градус дулаан байх нэ. Нийс Улаанбаатар хотын тухайд аваад үзэх юм бол үүл шин гэхдээ бороо орохгүй 6-аас 11 м/сек салхитай. Өнөө шөндөө 3 градус дулаан хонох бол маргааш өдөртөө 16 градус дулаан. 9-р сарын 18-ны өдөр 19 градус дулаан, 9-р сарын 19-ний өдөр 20 градус дулаан гээд ойрын 3 хоногтой бол үйлэрхэг өдрүүд бол үргэлжлэхээр харагдаж байгаа юм. За цаашдын төлөвийг харж байхад бол 20-доо бол нутгийн баруун хэсгээрээ цаашдаа бол ихэнх нутгаараа бага зэрэг сэрүүсгээр ийм эргийн төлөв гарч ирсэн. За мөн дархан бол Эрдэнэ хотын хувьд ч гэсэндээ 18-19-ний өдрүүд бага зэрэг температур одоо нэмэгдэж орж ирж байгаа. Эрдэнэ хотын хувьд ч гэсэндээ мөн ялгаа байхгүй. 18-19-ний өдрүүд температур одоо бага зэрэг нэмэгдэж орж ирнэ. За гэхдээ 20-д бол нутгийн баруун хэсгээрээ цаашлаад бол ихэнх нутгаараа буцаад сэрүүснэ гэсэн ийм прогноз гарч ирсэн байгаамаа. За та бүхэн бас түрүүн хэлсэн. За өмнөх цагаараа мэдээлэл өдрүүдээр хэлж байсан. За сүүлийн өдрүүд бол ялангуяа төвийн бүс баруун аймагуудын хойд хэсгээр ууларх газараараа нэлээд сэрүүхэн онж байгаа. Төвийн бүсийн газар тариалангийн бүс нутгаараа бас агаарын температурын хотог бол зарим газараараа хасах градус руу орж онж байгаа гэдгийг бас тариаланчдад дуулах зүйтэй баха. За та бүхэнд цагуур шин шинжилгээний газраас хоногийн цагаараа урьдчилсан мэдээг танилцууллаа. Анхаарлаа хандсан баярлалаа.